За хог хаягдлын асуудал бас аюултай хог хаягдлын асуудал бас тодорхой хэмжээнд төрийн бодлого тусаад ингээ явж байгаа. Тэгээ бас нэлээдгүй ажиллаж бас төлөвлөд байгаа юм байна. Би бол энгийн хог хаягдлын талаар бас байгаль орчны яамнаас хэд хэдэн зүйл тодруулах гэсэн. Тэгээ хогтой бол нэлээд ноцолцсон хүн бэ. Тэгэхээр энэ хогны асуудлыг ер нь бид бас нэг талдаа гаргахгүй бол энэ хүний амьдралын чанар, хүрээлэн буй орчин олон юмд маш их сөрөг нөлөөтэй. Одоо бид нэр яаж юм гэхээр нэг ландшафт нэртэй нүх ухаал булаалга. Нөгөө талдаа байгаль орчны хуулийн дээр одоо шатааж болохгүй өдргээд янз янзын бас хатуу зохицуултууд нь орцсон. Тэгэхээр манай энэ төв суурин газрын энэ 330 сум 21 аймгийн төвийн хогийн бүтцийг харахаар мэдхгүй тэгж актер шатаагаад эрчим хүч үйлдвэрлээд өдр гэдэг тийм зүйл бол огт байхгүй. Тэгэхээр бид энэ хогныхоо бүтэц юм таарсан ер нь хогны менежментийг яаж хийх? Би нэг тодорхой зүйлийг л асуух гэдэг байна. Одоо жишээ нь Оросд үлээ Оросын хөлөө хаанхын хөлөө нэг шатаадаг зуух утаа гаргахгүй гэдэг ингээд байгаа. Энэ ингээд төслүүд уулныг хэрэгжсэн гэж ингэж дууссан. Тэгээ энэний үр дүн одоо яг ямар байгаа юм бэ? Тэгэхээр Монгол улсад өнөөдрийн байдлаар нэг очиод үзчи, жишээ авчи, тийм хогоо ингээд нэг зөв менежментэнд оруулсан нэг ч газар байхгүй шүү дээ. Тэгэл яг эцсийн дүндээ цуглуулдаг нэг авиацаад нэг газар овоолдог. Тэгээд одоо яг яах вэ гэдэг ингээд дараагийн шатанд бол бүгд очиод ган мөрөгч. Улаанбаатар хотод нэг овоо харин дэвшилттэй юм явж байгаа юм билээ. Тэгэхээр би байгаль орчны яамнаас энэ асуудал дээр бас яг ямар бодлого байгаа юм бэ? Энэ бол одоо энэ яг төв суурин газар болгоны зовлон болцсон маш их хэмжээний мөнгө зарцуулдаг, үр дүн гардггүй. Тэгээ төрийн албан хаагч нар хүүхдүүд нь хавар намартаа цэвэрлдэг гэдэг нэг юм маш их сөрөг үр дагавартай нэг зүйл байна. Хоёр дахь нэг асуудал нь бол бас л байгаль орчинтой холбоотой бас л орон нутагтаа айгүй тулгамддаг иргэн төр хоёр хоорондоо мууддаг нэг асуудал шүү дээ. Энэ юу гэхээр нөгөө төв суурин газрын энэ малын асуудал. Нэг нь хавар намартаа тарьдаг, нэг хэсэг нь болохоор өхөр мал оруулаа идүүлчдэг. Иргэдийн хурлаараа болохгүй шийдвэр гаргадаг. Тэрэн дээрээ зөрчсөн хүнийг нэг ингээд арга хэмжээ авчиндаа гэхээр хууль зүйн яам нь өнөөх нь бүртгэж өгдөг. Та нарт тийм эрх мэдэл байхгүй гэдэг. Ингээд нэг хөөцөлдөөд ингээд явж байгаа. Өнөөдөр ч гэсэн Улаанбаатар хотод тийм асуудал үүсэл. Тэгэхээр энэн дээр нэг байгаль орчны яам бас нэг тодорхой хууль эрх зүйн өөрчлөлт хийгээд энэ нэг тарьсан ургуулсан юм нэг хэдэн өхөр малд гахаад идүүлчихгүйгээр байх юм хийж өгөөч. Иргэдийн хурлынхан бол чадлаараа эрх хэмжээнийхээ хүрээнд үзээд идэх юм. Энэ 330 сум энэ 21 аймагт яг энийгээ төгс шийдтсэн нэг ч аймаг байхгүй гэхэд баг хэлсдэхгүй дээ. Тэгэхээр энэ дээр энэ хоёр асуудлыг асуумаар байгаа. Дараагийнх нь энэ байгаль орчны багц хууль гээд энэ байгаль хамгаалагчийн асуудлыг эдгээр оруулж ирнэ гэсэн зүйлийг өмнөх сайд Одон туяа сайд ярьж байсан. Тэгэхээр энэ асуудал ер нь ямар төвшөндөө байгаа вэ гэсэн 3 асуулт асууя. Дөрөв нөмөр хариулъя. Албан тушаалаа дээр. За, хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга инх мөх Идрүүд гишүүний асуултанд хариулъя. Орон нутагт бол одоо бид өнгөрсөн жил тухайлбал хог англин ялгах төвүүдийн жишг зургийг үл хийгээд ингээд одоо юунд бүх аймагуудад бол хургуулсан байгаа. Ингэснээрээ эхний ээлжинд битэд бол дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг англин ялгах энэ одоо төвүүдээр бас англин ялгах ажлыг үл хийх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас хог хаягдлын тухай хууль болоод засаг цагаараа нутаг дэвсгэрийн тухай хуулиараа бидэд 2017 он нэмэлт өөрчлөлт хийгээд энэ хуулийн өөрчлөлтөөр бол үндсэндээ тухайн аймаг орон нутаг бол одоо хог хаягдлын менежментээ өөрсдөө бүрэн хариуцаад хийх энэ одоо бүх боломжийг бол нээж өгсөн. Энэ ч утгаараа одоо яамнаас бол одоо хог хаягдлын англин ялгах төв болоод тухайлбал одоо сумуудад байгаа хог хаягдлын цэгүүд 1, 2, 3 дугаар зэрэглэж байгаа. Энэ одоо цэгийн жишг зургуудыг бол мөн хийгээд ингээд бүх одоо аймагуудад бол хургуулсан байгаа. Энэ жишгээр бол бүх аймагуд бол тухайн одоо хогны 1, 2, 3 дугаар зэрэглэлийнхаа дагуу хогийн цэгээ байгуулад ингээ англин ялгах төвүүдээ бол байгуулад явах бүрэн боломжтой байж. За хоёрдугаарт нь тэр шатаах цугтай холбоотой асуудал ярьлаа. Бид 2022 онд Завхан аймгийн 5 суманд бол одоо энэ шатаах зуухуудыг бол өгсөн. За энэ хүрээнд одоо яг ажиллаад явж байгаа зуухууд болоод доголдож байгаа энэ асуудлууд байж гэн. Өнгөрсөн жил бид бас одоо энэ нөгөө давхар шаталттай хог шатаах зуухуудыг бол 2-3 газар бол туршиж үтсэн. Эхний ээлжинд бол бид яамны шууд харьяанд байгаа улсын цэцэн хамгаалалтын газрын хамгаалтын захиргаадууд бол одоо хог хаягдлын менежментийг бол сайжруулах
энэ ажлыг бол эхлүүлээд явж байгаа. Урьдчилан байдлаар бид ямар ч байсан энэ 10 захиргаанд хог хаягдал пресслэх энэ төхөөрөмжүүдийг бол хүлээлгэн өгсөн. Яг одоогийн байдлаар бид Европын холбоотой хамтраад энэ одоо Булган аймагт хэрэгжүүлсэн хог хаягдлын жишг төвүүд гэж байгаа. Энэ дээр одоо 330 сумаас 17 сумыг сонгоод ингээд одоо сум болгон дээр 17 сумн дээр бол эхний ээлжинд битэд жишг хог хаягдлын одоо суманд одоо хог хаягдал англи ялгах төв ямар байх ёстой, яаж одоо хогоо ангилах, яаж лантвилээ хийхээ гэдэг юм уу. Энэ одоо 17 сумнууд сонгогдоод ингээд ажил нь эхлээд явж байгаа. Тийм учраас одоо энд хэрэгжээд явж байгаа кейсүүдийг бол одоо бусад сумуудад бол нэвтрүүлээд явна гэсэн байдлаар бид ажиллаад явж байгаа. За 5 нэмэр хариулах юм байна. Нэмж хариулах юм байна. За байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргын аль бүргийн төрийн орлон гүйцэтгэгч Батбаяр байна. Багцуулт Эдвард гишүүний асуултанд хариулъя. Байгаль орчны багцуулыг боловсруулах ажлын хэсэг явагдаж байгаад одон цагийн сайдын үед бас цаг үеийн шалтгаанаар зарим нэг хөөлүүдийг төрүүлэн оруулж яралтай батлах шаардлага гарсан учраас задлаад одоо 10 гаруй хуулийн үзэл баримтлал 70-80% гүйцэтгэлтэй, бусад хуулиуд нь бол үзэл баримтлал боловсруулах шатанд явж байгаа. За 3 нэмэр Батбаяр сайд нэмж хариулъя. За нэмээд хариулчихъя. Энэ энгийн хог хаягдал шатаах зоох гэдэг зүйлүүд яригдж байна. Хог хаягдлын тухай хуулийн 9-1, 9-1-ийн 3, 9-1-ийн 4, 9-1-ийн 5 гэдэг ингээд залтууд байж байдаг. Тэгээ энэ залтуудаар одоо жишээлхэд 9-1-ийн 3 заасан энэ хог хаягдлыг дахин тээвэрлэх, боловсруулах, сэргээ ашиглах, устгах, булчлах журмын 21 аймгаас батлаагүй 9 аймаг байж байгаа. Харангаа, Ховд, Өсгөл, Дархуул, Баян Улгий, Баян Онгор, Сэлэнг, Орхон, Дорнод гэсэн. За 9-1-ийн 4 заасныг нь одоо бас батлаагүй 8 аймаг байж байдаг. Харангаа, Дархуул, Баян Улгий, Баян Онгор, Сэлэнг, Орхон, Дорнод, Өмнөгов гэдэг 13 аймаг нь баталсан. За 9-1-ийн 5 заасан урамшуул хог хаягдлын Гуравнаар Батбаяр нэмж хариулъя. 1 минут. 9-1-ийн 5 заасан жишээлхэд хог хаягдлыг урамшуул олгох тухай зүйл дээр Төв аймгаас бусад 21 аймаг журмаа батлаагүй. Төв аймаг л ганцаараа тэр хог хаягдал дээр нь урамшуул олгох журмаа баталсан. Тэгэхээр аймаг орон нутгууд маань бас энэ тал дээр яг нөгөө хог хаягдлын тухай хуулиараа хариуцж авсан үүргүүдэд биелүүлэхгүй байгаа. Тэрнээс болж энэ хог хаягдлын асуудлууд үүсэж байгаа. Энэ дээр бас албан даалгавар болоод шийдвэрүүд яваад аймагуд маань бас ажиллахгүй байгаа. Нөгөө талдаа Улаанбаатар хотын Нарангийн энгэр дээр 21 онд ерөнхийлөгч Солонгос улсад айлчлаад 100% буцалтгүй тусламжаар хог хаягдлыг нь шатаагаад эрчим хүч үйлдвэрлэгээд тэр нь ингээд бэлтгэгдээ бэлэн болсон. Монгол тал газрыг нөхгүй л байгаа юм байна. Газрыг нөхгүй болохоор нөгөө манахаас ямар ч нэг төгрөг гарахгүй баригдах ёстой үйлдвэр 5 жил гацчихлаа гэд Фижид намайг Солонгосын талдаа